TV5 телевизийн шидэд харандаа нэвтрүүлгийн багш Бат Эрдэнийн зургийн дугуйлан зайсан хийл зохицолборт хүүхдийн амралтаар хичээллэж байна. Хүүхдийн амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлж хөгжүүлэхийг хүсвэл зургийн сургалтанд хамрагдаарай. Сайн байцгаана хүүхдүүд. Эцэг эхчүүд. За манай хүүхдийн амралтанд зориулсан шидэд харандаа зургийн дугуйлан сургалт зайсан хийл агаар сэтгэхэд гарангаа өөрсдөө хөгжүүлэх хөгжүүлэх бол манай жилж сургалтын хамрагдаарай. Үрж байна. Холбоо арих утас 99 10 81 30. Сайн байцгаана хүүхдүүд. За манай өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Ордож байгаа хүүхдүүдэд танилцуулъя. Эхний хүүхэд нэр юм блэ? Хүслээ ороод ирсэн. Хэд настай? 5 настай. Дараагийн хүүхэд? Нандид хэд настай? 6 настай. Нэгдүгээр анги юм уу? Аль сургуулийн? Оо. Дараагийн хүүхэд? Нандин Эрдэнэ. Бас Нандин Эрдэнэ. Нэр нь юу? Сургууль нь ямар сургууль? 12 12 Хаа өдргийн 12 дугаар Үгүй тэрэ ахлах бүлгийн том ангийн хүүхдүүд биш. Нэр нь ингэж сурдаг. Дараагийн хүүхдийн нэр нь юм блэ? 5 настай. Нэр нь чиний нэр юм блэ? 9. 9 Эрдэнэ. Энэ залуугийн нэр юм блэ? Ирээдүй ёо. За чиний нэр юм блэ? Мөнгө мандуул. За тэгш өнцөг дөрвөлжин дүрс хэдүүлээ нэг шоо дөрвөлжин дүрсэн ч юм уу тэгш өнцөгт ч юм уу те зураг зурнаа. Тэгж байтал нэг амтан гараад их гоё зурнаа хэдүүл. Манай 5 наснууд мундаг зурдаг. Ийм хоёр шулуу дүрс авчиж байна. Тэгээ энийг ингээ холбочих байна. Энийг ингээ холбочих байна. Ингээ зурчих. Цаашаа зурцсан уу? Хэд л зурчих юм. Патрон багаж. Хөөе. Энд ийм 100 дугуй нэг ийм том юм хийж. Энийг чаднаа. Би чадахгүй гэж бодож чадахгүй. Чадна гэж бодоод чадна. Чи дотор тэгээ бодлоо. Мөнх мандууд ийм байхад дурнаа. Энэ хөгжилтэй болно. Болцсон тийм чадчихлээ. Тий. Тэр бүгдээрээ чадчих. Одоо энийг үстэй гахаа удаа зурж байна. За. Гэхдээ бид үстэй гахаа зурхгүй. Энд нэг ийм тэгшүүлзэгч юм уу дөрүүлж дүрсийг залгаад махэр ийм номон дугуй зурчих. Юу болох гээд вэ? Юу болж байна? Өхөр зурчлаа шүү дээ. Доошоо ийм нэг шулуу зурч. За байж гурай хаа. Зураач нь одоо 5 наснууд тэр годоос сүүл нь тэр дээр үйж. Би иргэн зурчих. Чадна. Чи ийм ном зураас чадна гэж дотроо бодоод. Энийг яач ингэж юм. Одоо цаашаа яв. Одоо нүдийг хийж. Дундаа цагаатай. Ийм том адаг нүдтэй. Амны доошоо ийм бит. Ингэж гарч ирдэг. Өмбөө гэж дуурдаг тийм ээ. Та нар нэг дуграадах та. Өмбөө гэж зогсож идэг шүү дээ. Тэр туурайг нь хийж чинь тийм ээ. Салаа туурайт. Энд ингэ хийж чинь. Цаатлаа хоёр хөдөн явах уу? Энд ус суугаад. Ямар сонирхолтой. За, үнийг адаг зурна. Ингээ дугуй. Энд 100 дугуй. Энд нэг 100 дугуй. Энд нэг 100 дугуй. Ингээ дугуйч байна. Адаг үнэ. За байж байгаа. Энийг ингээ бодчихлаар явах уу? Адаг үндэ гараад шүү дээ. Биерэн полмастер байгаа тэр хэсгээр нь ингээд хилээд бодчихараа. Битгий чанга дараарай. Ингээ сайхан адаг үнэ чи явах уу? Өмбөө гэ гараад ирж шүү дээ.
Мандуу дахиад нэг дууралтаа. Тэр юу вэ? Ухраарагдаад байна. Чи их адилхан дуурайд байх юм. Өө. Шүүд нэг гараад ирчих. Ингээ бэлчээд явж байгаа хүр вэж явах юм шүү дээ, тийм ээ. Энэ хушуу вэ шүү дээ. Энийг ягаанаар ингээд бич. Ямар өнгөд? Ягаа? Ягаа. Тий. Ягаа. Тий, улаан хэл загуулгач болж байгаа юм. Ягаа өнгөд. За, эвэр нь болохоор шараар бодчихж байгаа юм. Үгүй энийг хамархан бодогдно. Тэгээ өхрөө бол өөрсдөө мэдэрээ ямар өнгөөр бодох. За, ямар ч үсэн энд яг уу сайхан ногоон тал дээр бэлчээд идэвчлээ явж байгаа. Ийм өхрөө байх нь шүү дээ. За одоо манай мандуул энтерээс эхлээд одоо шүлгээ унших гээд дуугаа дуулах гээд одоо их урам зоригтой байна. Одоо хэдүүлээ будангаа явах уу? Дуугаа дуулаа явчих. За манай 5 наснууд бол айхтар зурнаа энэ сургуульд ороод их сайхан сурдаг. Ийм хүүхдүүд байдаг. Зургийг бол одоо ерөөсөө яг дүүс ашиглаад ингээл гаргаад ирчих. Хөр зурна гэдэг чи одоо бас том амжилт ч үү дээ. Манай 5 наснууд бол за ингээ сайхан ногоон тал дээр бичиж байгаа. Одоо яах вэ? Нүд нь ингээ алга байж болно. Оо чи одоо яах вэ? Одоо будаад байж үү? Тод цэвэр юм уу? Аа? Одоо сайхан дуугаа дуулна та. Шүлгээ уншинд өө чинийх болчихжээ. Эврийн шараар бодчих. За мандуула. Чи шүлэгтэй ирсэн үү? Дуутай ирсэн үү? Аа? За шүлгээ бодож байгаарай. Бүжгийг чинь хүзнэ. Чи тэгэл сайхан зурж байна. Эврийн шараар. 9 эрдэнэ шүү дээ. Дуутай ирсэн үү? Шүлэгтэй ирсэн үү? Дуутай. За сайхан дуугаж. Нүдийн. 9 эрдэнэ. Дуусаар. Эстэгэ информатайсан өнөөдөр тавьсан мат бүхнийг хүрэтгийгээ симэндээ химээ бид нар бүгдээрээ тэр бумат тайлсан химээ бид нар бүгдээрээ тэр бумат тайлсан Уотого имэтэгэ ихонтомот тайлжэн өтөд толсон махбогник хүрэтгийгээ симэнтэй тиймээ бид нар бүгдээрээ тэр бумат тайлжэн тиймээ бид нар бүгдээрээ тэр бумат тайлжэн төсөөлөө баярлалсан жаахан гацмат өндлөөс өндөр ургаан өндлөөс өндөрлөсөн ангаараа гэр бүлтэй хамтаа бүгдээр хэл таг гойдууд бид мат тайлсан ахтагаа ихтэгээ хүсэт харимат тайлсан өтөд толтон мат бүхний хүрэтгийгээ симэнтэй. За баярлалаа. Манай 5 настууд бол тэгэл ийм сайхан өгжилттэй сайхан дуу дуулна, чөлөөтэй сайхан ярина. Аа? Аги. Унаа чи сүүлд нь сайхан бүшгэрэ гараад ирсэн биш. За. Тиний жотгол хана дуултас хантад чэрэчэн дуулас ханжээ жолиг бүхгээ чаттаа хэстэ монгол антаман дуулъя. Хай. Монтер дуудуулсан шүү дээ. Багш нь ингээд зүрхэн дээр ингээ гараа барьсан шүү дээ сая. За баярлалаа ирээдүй. 80-д нь юу тэлсэн? Дуу За сайхан дуулж. Эмэн хайртай миний аваа атуныхан бичээр дуулдаг хүн байсан багнаас чихэн тоногсон бэрэгэл хоттой дуучин хүн байсан миний аваа дуучин миний дуучин
Бүлэгийн зурга сайхан дуудуулсан мэдээ. Харин тийм дагаад дуулсан мөнгө банд дуулдаа бас баярлалаа. Жиж дуулт юм биш. 80 эрдний үтээс их жаргалтай байдаг гэж дуулсан. За болно 80 эрдний. Сайхан дуулсан 80 эрдэндээ баярлалаа. 2 80 эрдэн сайхан дууллаа. Хүслийн үтээс Ээдийн дургаал. за дуул. Ээдийн дургаал. Нэшх хүн хайштай байгуул найдууд олонда байдаг гэсэн өөртөө инээд явдаг өөртөө настан гэсэн эрдэн нам их төрөл эрдэн баярдэрэн гэсэн надад ингэж хэлсэн ингэхэн танд яваа гэсэн. За баярлалаа хүслээ. Хүслэн том болоод ямар мөсөлт бод? Имч болно. Нэг имч гараад ирлээ. За байж гурай. Мантуу цагтаа юм уу? За зүйтэй. 80 эрдэнэ. Багш. Нөгөө 80 эрдэнэ. Цагтаа. Оо имч цагтаа багш. Ирээдүй ямар мөсөлт бод? Том бодоо. Багш уу. Юусе эрдэнэ ямар хэвчтэй. Гадны мишин. Ай. Мондөг. Мандууч сая юу гэлээ? Оо цагтаа. За эхний хүүхэд бүтээл төр хагшин. Авиаслаг зураач 5 настай хүслэнгийнхэн зураг үзье. Авиаслаг зураач хүслэн зураг үзээрэй. За хүслэн зураг үзүүлэх гээд дутуу юм нэг уулын бодчихлаа. За үзээрэй. Хүстэй. Хасаагүй. Заавал дуусах юм уу? За. Тэгвэл дараагийн хүүхдэд дуудаж бай. Дараагийн хүүхэд авиаслаг зураач Нандин эрднийхэн зургийг үзье. Нандин эрдэч 1-р анги тийм ээ? Тий. Ийм гоё. Оо, тийм үү? 1-р анги гэж байна. Тэр ийм гоё зурсан. Оо, тэр Нандин эрдний хүслээ хоёрын зураг тэр хонин цагаан үйл хөвчихсөн. Уулын наатад том дүүс ашиглаад ингээ сайхан үхэр гэдэг зураг сэдв зураг эндээ сайхан зурчиж байгаа. Оо хүслэнгийн үхэрч дээшээ хөөрөөд л зүгээр гүйж явна. Хэнийх нь болохоор Нандин эрднийхэн сайхан бэлчээл, сайхан цатгал үхэр. За сайхан зураг зурсан хүслэн Нандин эрдэнэ хоёртоо улам их амжилт хүсье. За зурсан хүүхдүүдийг нэг халаадах юм. Зурга буулгадаа. Зурга доош нь буулгадаа. Энэ хоёр хүүхэд зурсан шүү. Хүслэн Нандин эрдэнэ. Авиаслаг зураач Нандин эрднийхэн зургийг үзнэ. Тэ? Ингээ сайхан дүрсээ ашиглаад ийм хөөрхөн одоо үнэг бол ийм сайхан үхрийг зурчих юм. Гэхдээ тэр үүл нь ямар гоё сэтгэмжтэй юм бэ? Бүр нүд шиг ингээд харагдаад байдаг. Эсвэл усны туслал одоо хаатрын ус штэ бороо. Тэр үүлнийхэн доор байгаад байна уу? Би тэгж харлаа гоё. Нар энэ тэр бол их гоё. Сайхан уран дүрсэлтэй Нандин эрдэндээ амжилт хүсье. Баярлалаа. Дараагийн авиаслаг зураач манай ирээдүйгийнхэн зургийг үзье. Гоё. 5 настай зураг урлах тийм сайхан шимтэ орж ирж байгаа юм да.
Жаахан дэш өгч. Тэр. Гой шүү. Хэлбэр дүүрс их хөөрхөн цоохор алга ийм сайхан үнийг маш гоё зурсан. Сайхан зурсан алга үнийг сайхан зурсан. Ирээдүйдээ амжилт хүсье. Баярлалаа. Дараагийн авьяаслаг зураач 9 эрдэнийхэн зургийг үзнэ. 9 эрдэнэ зураг гараад ирлээ. Тэр гайхалтай. Ингэж гоё авангард ийм сайхан зураг зурсан. Дахиад нэг жагаа харуулчихтаа багш нь жаахан дутуу үзүүлчихлээ. Ийшээ их цааруулаар. Тэр харахгүй юу? Үүл нар 5 настай шүү дээ. Ингэж сайхан төрж орж иж байна. Хөдөлгөөн нь маш гоё. Сайхан зураг зурсан 9 эрдэнэтэй улам их амжилт орё. Сургуульд ороод мундаг сураа заяа. Дараагийн авьяаслаг зураач манай мөнгө мандуул зураг үзүүлэхэд бэлэн боллоо. За тэр ёстой гоё. Гэхдээ нэр бодохгүй болохгүйсэн юм. Жаахан харуулчих. Багш нь тайлбарлаад. Тэр ийм гоё цэвэр гоё дүрсэлтэй их хөөрхөн зурсан. Мөнгө мандуулда улам их амжилт хүсье. За ингээ бэлгээ гарлуул. Багшийнх нь бэлдсэн бэлгүүд ингээ сайхан байж байгаа. Би Монгол хүүхэд гэдэг нь гоё номтой. Ийм сайхан бэлгээ. Амжилтаар орсон хүүхдүүдтэй гардуулж байна. За ном байгаа, жимс байгаа. Энэ сайхан бэлгээ аваарэ. За бэлгүүд нь адилхан. Дотроо бол яг бүгд адилхан. Айцгэн жахан өөр баг. За амжилт хүсье. 80 дээдэнд 280 дээдэндээ хүслэндээ амжилт хүсье. За ингээд өнөөдрийн хичээл үгээр дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяртай. TV5 телевизийн шидэд харандаа нэвтрүүлгийн багш Бат Эрдэнийн зургийн дугуйлан зайсан хийл цогцлборт хүүхдийн амралтаар хичээллэж байна. Хүүхдийн амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлж хөгжүүлэхийг хүсвэл зургийн сургалтанд хамрагдаарай. Сайн байцгаана хүүхдүүд. Эцэг эхчүүд. За манай хүүхдийн амралтанд зориулсан шидэд харандаа зургийн дугуйлан сургалт. Зайсан хийл агаар сэтгэнд гарангаа өөрсдөө хөгжүүлэх бол манай жилж сургалтын талбартай үрж байна. Холбоо арих утас 99 10 81 30. Би чадна.